За дараагийн Чаки ахын киног ярихаар бэлтлээ. Гэхдээ бичлэг эхлэхээс өмнө та нар маань Чаки ахын хамгийн дурсамжтай киногоо комментээр үлдээгээрэй гэж хүсье. Тэгээд саб лайка дарахаа мартва. Кино эхлээд Английн банк дээрэмдүүлж байгаагаар гарнаа. Дээрэмч нь хин гэж манай ах. Түүний дүрийн нэрийг Лау Шин гэдэг юм байна. Цагдаанараас зугтаж нэг барилга руу ороод цонхоор нь гараад нэг сүүх рүү орчихлоо. Буцаад гарч ирэхдээ үсээ засуулаад сахлаа аваад танигдахааргүй болчихсон байж шүү. Тэгээд явж байсан цагдаа нар дахиад гараад ирэхээр нэг мод руу авирна. Тэгсэн нуугдсан модтой хашаан дотор нэг эрдэмтэн туршилт хийж байх бөгөөд туслах нь нэлээд айсан харагдаж байна шүү. Бид нэг бол түүхийг бүтээн эсвэл үхэн. Үхэн ээ. Тэгээд туслах нь айгаа туршилтанд орохоос татгалзаад бүр ажилласаа гарчихлаа. Өмнө нь өчнөө туршилт хийж өгөх шахчилтэй. Цахилгааны туршилт миний буруу байгаагүй шүү дээ. Чи өөрөө л эрзэнэн өмд өмсөхийг хүсээгүй. Харин цагдаа нар ирж байх ба манай ахыг барих нэ. Хинч миний туслах болохоор зоригтой биш бололтой. Тэгсэн шин модноос унаад би туслагч нь болоо ирэх мэ. Тэгээд аавыгаа Франц ээжигээ харин хятад хүн байсан гэд хэлчихлээ. Цагдаа нар харин яг араар нь явж байх бөгөөд шин хувцас солиод өмнөх туслагын хамгаалтын явцыг өмсөж өглөө. Туршилт нь хүний хурдны хязгаарыг эдгэх зорилготой туршилт юм байна. Тэгээд жижиг гал тэр шиг зүйлд суугаад өнөөх нь эргэл тутамдаа хурдаа нэмээд алж байна. Ингэсээр байгаад манай хүний хурдны хязгаарыг эдчихлээ. Гэтэл зам нь салаад шин шидэгдээд хашаанаас гараад нисээд яваад өглөө шүү. Тэгэж байгаа тэнд явж байсан тэргэнд зөөгдөд зогсохгүй эргэлдээд байна. Өглөөний мэнд. Оглааны мэнд. Тэгэхээр тэргнээс гараа авсан чинь шидэгдээд гэрлийн шумөргөө зогсчихлоо. Шин шууд ажилласаа гараад зугтах гэсэн чинь цагдаагийн дуу гараад үлдхэн тэр. Нөгөө талд нь Английн шинжлэх ухааны академи дээр нэг генерал ирсэн ээ. Хаш буддаа Английн банкнаас хулгайлагджээ. Тэгэхээр шин Английн банкнаас хаш буддааг хулгайлсан хүн юм байна. Дүр солигдоо шинжлэх ухааны академийн сайд Кэлүн амар уурлаж байгаагаар гарна. Генерал Фонг хэл хаш буддааг эргүүлж авчирсан цагт л түүнтэй хэлэлцээр хийнэ гэж. Тэгсэн Фонг нь хүрээд иржээ. Хэлэнцийн зүйлдтэй амар эмэгтэй байна. Өмнө нь Английн банкнаас юу алдагдаж байлаа генералаа. Тэгсэн генерал нь жоохон уйлаад юу ч алдагдаж байгаагүй. Кэлүн сайд хаш буддааг эргүүлж авахар хятадаас хүн ирсэн байна гэж хэлэх гээд байх шиг байна шүү. Тэгээд Фонг буддааг эргүүлж авчирна гэж амлаад амлалтынхаа төлөөсөнд Английн армийн тусламжийг авах юм байна. Харин нэг байшингийн гадаа хүүхдүүд ширтээд байгаад байна. Тэгсэн энэ өнөө зохион бүтээгчийн гэр юм байна. Манай зохион бүтээгчийг Phileas Fogg гэх бөгөөд байшин цахилгаанаар ажилдаг гээд нэлээд цаг үеэсээ төрүүлж амьдардаг бололтой шүү. Чин харин дагаж явангоо цонхоор харсан цагдаа нар Английн гудмаар битүү байна. Фог харин манай хүний нэрийг асуусан сандрахта паспорт туу гэж хэлчихлээ. Цаашаа байшинтайгаа танилцуулсан гэрлэр дүүрэн өрөө байна. Тэр нь бүр шүглээр асаж унтардаг юм байна. Туу харин тоглож үзээд байна. Тэнд нь бас нэг нисдэг төхөөрөмж байна. Өнөөх нь нисэх боломжгүйч Фог нэг л өдөр нисэх боломжтой болно гэж итгэдэг юм байна. Туу харин гайхшигтай шүгэлдчихлээ. Маргааш өглөө нь шинжлэх ухааны академи руу явахаар болж манай хүн чинь бараг л ролл костер бүтээч гэсэн тэрүүгээрээ явдаг ажээ. Тэгээд шинжлэх ухааны академи дээрээ хүний хурдны хязгаарыг эвдсэн талаараа хэллээ. Гинч тоохгүй Кэлүн сайд манай хүнийг тохуурхаад байна. Фог шинжлэх ухааны академийн албан ёсны гишүүн биш юм байна. Тийм болохоор манай хүнийг зохион бүтээгч гэж хүлээн зөвшөөрдөггүй аж. Бодлого Английн банкыг ухсан талаар яриа гараад туслахууд дунд хов явсаар байгаад нэг нөхөр дээр очиод Английн банкыг ухсан этгээд хятад ирвайсан гэж сонссон юм байна. Тэгэхээр туу нэг хов цааш нь тараагаа тэр нь явсаар үгүй Норвег ирвайсан гэсэн. Бас улаан үстэй хөгшин жижиг хөлтэй. Фог харин Английн банкыг шүүмжлээд хэрвээ хулгайч хятад бол эндээс Парис руу явах онгоцсон суугаад цаашаа Турк тэгээд энтхгээр дамжаад эцэст нь сар гарангийн дараа хятад хүрнэ гинэ. Манай тууд харих замыг нь баг хилээд өгчихлөө шүү. Харин сайд Фогоор тоглоод таны тооцооллоор та баг хэдхэн өдрийн дотор дэлхийг тойрхно дээ. Манай хүн яг нарийн тооцоолоод дэлхийг 80 хоногт тойрно гинэ. Тэгэхээр туу дахиж нэг хов тараага тэр нь явсаар байгаад Кэлүн сайд дээр ирээд. Тэгэхээр Фог чамайг дэлхийг 80 хоногт тойрч чадахгүй гэж мөрийцээ. Манай хүн чадна гэсэн мөртлөө өөртөө жоохон итгэлгүй байх шиг байна. Тэгсэн сайд хулчгар гээд мөрийцгөр болчихлоо. Би 10,000 паунд тавьж байна. Надад мөнгө тийм чухал биш ээ. Хүн бүр өөр ингэсэн үнэтэй байдаг юм Фог. Тэгсэн Фог нэлээд бодож байгаа шинжлэх ухааны академийн сайдын суудлыг хүсэж байна гинэ. Кэлүн сайд ч зөвшөөрөөд. Харин Фогийг чадахгүй бол академи дахиж хөл тавихгүй. Бас нээлт үлдсэн амьдралдаа хийх ёсгүй гинэ. Чи их зүйлийг ярьдаг Фог. Гэхдээ нэгэнч бодолтой болоогүй гэж бассан манай хүн албан ёсоор мөрийг нь хүлээгээд авчихлаа. Тэгээд дэлхийг тойроод 80 дахь өдрийн үд дунд гэхэд академи урд ирнэ гэд мөр эзчихлөө. Дүр солигдоод туу. Явхад бэлэн боллоо ирэх мэ. Таны бүх юмыг багалчихлаа. Гэсэн Фог баанан дотроо хэвтэж байна. Нааша суугач паспорт туу. Манай хүн өөртөө итгэхгүй байгаа бололтой. Энэ байшин нээлтүүдээс өөр зүйл амьдралд нь байхгүй гин. Хэрвээ мөрийгээ алдвал хамгийн чухал зүйлээ алдах юм байна. Хэрв та итгэж байвал үүнээс илүү утга учиртай зүйл гэж байхгүй ирэх мэ. Тийм ээ, тийм. Чиний зөв. Явцгаая. Бид чи энтэх орхосоо өмнө үхэндээ
Хүмүүс цуглаж манай хоёрыг гаргаж өгч байсан байцаагч Fix гэдэг нөхөр ирээд Лондонд хотын замын хөдөлгөөний дүрмээр та 4 хөлд адгуус хөлөглөх ёстой. Энэ үед иймэрхүү уурын машинууд байгаагүй бололтой. Тийм болохоор таныг баривчлахаас өөр арга наа чин халуун гэсэн гараа түлээд санаандгүй машиныг ажилуулад өөрөө чирэгдээд яваад өглөө. Онгоцноос хоцрох гээд байгаа болохоор туу самбаа гаргаад нэг сүх тэргийг олно. Энийг нь харин Келвинсэд хараад байж байна. Манай хүн Фогийг зогсоох гэж байцаагч Fix-ийг явуулсан юм байна. Энэ бүтлэн боксоор аригсан Fix-ийг тэдний араас явуул. Нөгөө талд нь генерал Фон гарan хаш буддаг Фэрист очихт нь ав. Бас лав шинийг хороо. Гэ тагта Парис руу явуулчихж байна. Манай хоёрын ихний зогсоол нь Парис шүү дээ. Тэнд очиод дараагийн явах тасалбараа авах гэсэн хэл ойлголцохгүй байна. Тэгээд тууг хэлгэнэ. Манай хүн чинь өөрийгөө Франц аавтай гэж хэлчихсэн шүү дээ. Тэгээд манай хүн тасалбарын ажилтны өмнө очиод "Шопагаudi champion оле оле mit majou champion" гэсэн тасалбарын ажилтан таныг амтан гэсэн царай гаргаад байна. Тэгэхээр нь дараагийн гал дээрх 5 цагийн дараа хөдлөнө гэж хэлээд явах гэсэн. Фонгийн хүмүүс хэдийн ярьчихжээ. Туу тэнд байсан нэг зарлыг хараад Томас Эдисон нээлттэй хийж байгаа юм байна гэд нэг газар руу дагуулад орчихов. Туу тэр хоёрын орж исэн газар нь харин нээлтвч уран зургийн галерей байна. Энийг хараад Фог зургуудыг нь үүсгэж байсан нэг бүсгүй. Уран бүтээлч уран сэтгэмж дундаас бодит байдлыг гаргаж ирэн зурж байгаа юм. Энийг импреализм гэдэг юм. Би бодит байдалтай дүүцэх зүйл харахгүй байна. Жишээ нь тэр эрг гэснээ очиод харсан нисэж үе эрэхтэн зураг байна шүү. Чи нисэх талаар мөрөөддөг болоо л тоо. Эсвэл нүцгэн эрэг. Энэ зургийг энэ бүсгүй зурсан юм байна. Түүнийг Моник гэх бөгөөд урлангийн эзэн гарч ирээд манай хүнийг загнаад байх шиг байна шүү. Нэрээ энэ кинон дээр алдарч зураач Ванко колт гараад өнгөрсөн байдаг юм. Тэрүүгээр харин туу уяж байсан Фонгийн хүмүүс манай хүнийг харчихлаа. Тэгэхээр нь Фог дээр очиод би Томас Эдиснийг хайж ирэх мэ гэж дээшээ гарсан Фонгийн хүмүүстэй тааралдаад доошо буухтаа би хэдийн хуучны танилаа оллоо ирэх мэ. Тэд над тусалж байгаа. Тэгээд араасаа хөөж байсан хэдийг ийшээгээ дахиад дээшээ гарчихлаа. Тэгээд Фог Моникийн зурагтай танилцаад туу харин дээд давхурт хүмүүстэй зодтолтно. Тэр аваарах будаг хэрэгслийг авч шидээд алаг ирээн гараад үзээд сүүлдээ бараг зураг зурчихж байна. Манай хүн ямар ч гэсэн болгож тавиад доошо тонуулчид ирчихэж гисээр бов. Моникар нууц гарцаар манай хоёрыг гаргаад замжилж явсаар нэг тараншаанаас гарч ирж байна. Тэгээд манай хоёрыг аялалдаа хамт авч явахыг гуйна. Яг үнэндээ Моник урлангийн өлгүүрчээ охин байжээ. Өөрөө уран бүтээлж болохыг хүсдэгч боломж нь олдоогүй бололтой. Одоо харин дэлхийгээр аялж үзмээр байна гинэ. Тэр үеэр нь туу агаарын бөмбөлөг хараад гал тэрэгний буудлал руу явахаар боллоо. Манай хэд бөмбөлгөнд суусан хүмүүс овоороо тавихгүй байна. Тэгтэл тэнд нэг ажуумаа Фогийн цүнхийг аваад зүхтаж байна. Туу бууж ажуумаагаас цүнхийг авсан. Миний цонх гэд тууг хазаад явуулахгүй байна шүү. Тэгээд цүнхээ дээшээ шидэд өөрөө явах гэсэн Фонгийн хүмүүс олоод ирчихэж. Туу тэднэртэй үзээд болгож тавиад бөмбөлгөндөө гарах гэсэн өнөөх нь хотын зүг явж байна. Араас нь гүйгээд Фонгийн хүмүүс бас хөөгөөд өнөө ажуумаа хүртэл дагаад явж байна. Миний цонх нэг юм амжиж олсноос зүүгдээ дээшээ гарч явсан дүүрэн бүсгүүлтэй цонхны өмнө ирчихлээ. Тэгэхээр нь туу олсоо явуулаад бүсгүүчүүлдэ яриа өдөд байна. Цаашаа дахиад дээшээсэн нэг бүсгүн герт нь гал гарч байх нь тэр. Манай хүн олсон хаяад герт нь орж галыг нь унтраачаад цаа цонхоор нь үсрээд олсноос зүүгдчихлээ. Тэгж байхдаа бас нэг хөшөөг мөрөгчих юм аа. Нөгөө хөшөө нь туугийн өмдийг гогдоод бөмбөлгөн дээшээ хөөрөөд. Туу өмдөө үлдээгээд явах нь тэрэ. Бөмбөлөгт явж байхад Моник туугийн араас хөөж байсан тоноолчдыг асуугаад бид таныг хаана хаягуу хатагтай гэсэн Фог зогсохгүй мөөхөн үртэл яваад тэндээсээ зам салцгаая гэд манай хүнийг аялалдаа авч явахгүй бололтой. Гэсэн ч Моник манай хоёрыг дагаад гал тэргэнд суучгаж Фог харин тэсэхгүй уурлаад яваад өхөн тэрэ. Тэр үеэр нь тууг шалгаагаад чи Франц хүн биш үсттэй. Бас яах гэж энэ нэртэй явам. Туу харин нэлээд бодлогошорж байгаад олон зууны турш манай тосгоныхон хаш боддаг хамгаалсаар ирсэн. Харин хар хилэнцүүдийн удирдагч Фонг буддаг холгалж манай тосгонг мэдлэлтэй авах гээд байгаа юм. Гэт буддаг үзүүлээд гэртээ харих хамгийн хурдан зам бол ноён Фог гинэ. Тэгэхээр Моник сэргэлэнтэй тэгвэл намайг аялалд авч явах талаар Фогийг ятгах. Харин би чиний нууцыг хадгалъя гэж байна. Фог буцаж ирээд бид гал тэрэгнээс буумагц зам салах ёстой гадагтай Моник. Өгөө гэж бодож байна ирэх мэ. Моник миний төрөл байж. Манай аавын дүүгийн үеэлийнх нь хүүгийн охин юм байна. Тэгээд Моник нэмж Фогтой мөрийцөөд хэрвээ гал тэргийг хурдан явуулбал хамт аялна гэчихлээ. Бодлого гал тэрэг хурдан нэмээд ажилчид нь Моникт талцсаад байна. Танд өөр хэрэгтэй зүйл бий юу хадагтай Моник? Дүр солигдоод Виф англид суучихсан цай уугаад явж байна. Фог тэгсэн манай Моник руу нэг л жоохтой хараад эхэллээ шүү. Туу харин галтайгоон цай бэлтгэж байсан Фикстэй таарчихлаа. Наа чин хаш буддаа байна. Чи Фогийн туслах тийм ээ энэ хаш буддаа. Гэхдээ би туслах биш.
Тэснэ халуун ус асгаад хаалга хаачихan тэрэ буцаад ороод ирсэн байхгүй байх шүү. Эргээд харсан дээр нь нуугдж байна. Тэгээд Fix хайр уулын тавганд тайлдраад тэгэхдээ сургуулийн хаалганд гараа авчиж нөөрөө цохоод яг цонхоор унах нэ. Туу амжиж барьж авсан гутал нь тайлагдаад дахиад оймсон тайлагдаад унчихлаа. Яасан ч заяаг өмтэй. Ингээд явсаар 10 дахь өдөр түүрхэд ирлээ. Тэгсэн гал тэрэг гэнэт зогсоод баахан цэргүүд орж ирсэн ээ. Таны хаанхүү оройн хоолнд урж байна ноён Fog. Манай хүн татгалцсан харин хүчээр аваад явчихлаа. Ордно гэж амар том дотроо баахан үнэт эдэлтэй юм байна. Хаанхүү нь өөрөө хөгжим тоглоод сууж байна. Тэгээд шууд Моник дээр ирээд эргүүлээд эхэллээ. Хатагтай тантай уулзсандаа баяртай байна. Та хувь тавиланд итгэдэг үү? Цаанаас нь Fog гал таргийг зогсоож зорчигчийг хулгайлах эхэлж байгаа бол магадгүй. Моник ч гэсэн ханхуу татагдаад өөрийнх нь булчинтай хөшөөг шүтээд байна. Тэгээд оройн хоол идэхээр боллоо. Ханхуу баахан инээдтэй зүйл яриад давхар улсаа өлсөглөнгөөс гаргасан гэд өөрийгөө шидээд байна. Тэгэж байгаа царай чинь миний ордон гэрэлтүүлж байна эдэргээд явуургүй магтаал хэлж байна. Ер нь бол царай гэрэлтэх боломжгүй. Гэхдээ тэр зурж байхдаа нэг л өөр байдаг. Бас чихэн сортгондог. Fogi хэлсэн зүйлийг харин Моника сонсоод татагдаад байна шүү. Тэгээд шууд явхаар болсон. Өгөө хатагтай Моник, миний 7 дахь эхнэр бол. Тэгэр хаанхүү ийм санаатай байсан юм байна. Зэргүүдээр манай хоёрыг айлгаад явуулах гэсэн өнөө хөшөөн дээр нь очиод хатагтай Моникийг явуул. Тэгээд Зевсгийн хаяад майхан лугуу орцгоо. Одоо хувцаа тайлаад гэсэн гарыг нь салгачихлаа. Тэрэндээ бандаад хөшөөг нь тавьж хаглаад цаашаа ордноос нь гараад өнөө гараар нь хаалгын дөгжөөд зүгтаачихлаа. Харин Англид Келвин сайдад Английн банкны хулгайч Fogтай хамт явуулаар мэдэрнэ. Тэрийг нь сайд ашиглаад Fogыг Английн банкны хулгайч гэж зарлаад энэ этгээд очихдоо нь байрж ав гэж байна. Тухайн цаг үед Британи энэ этгийг колончлдог байсан шүү дээ. Манай хэд гал тэргэнд явж байх ба туу кантоны 10 барсын домгийг хөөгтүүдэд ярьж өгж байна. Тэгсэн Fog туу энэ ямаа миний тэмдэглэлийг идээд байна. Ингэж явсаар манай хэд энэ этгийн Акра гэдэг хотод ирлээ. Гадуур нь Английн зэргүүд аль хэдийнэ бүслээд хайгаад эхэлчихэж энэ чинь отохгүй хэрэг. Би Английн иргэн ямар ч буруу зүйл хийгээгүй. Бас би юунаас айн гэж. Гэсэн буун дуугараад манай хүн шууд айж байна. Тэгэд гарахтаа заантай нөхдүүдтэй таарад нэг зүйл бодоод олчих шиг боллоо. Зэргүүдийг өнгөрөөд эмэгтэй хувцас өмсчихсэн явж байна. Тэгэж байгаад Fog бэйн муудаад 0 орох гэсэн Fix тэнд нь байна. Тэгэхээр нь хаалгын цогж хаагаад өөрөө бас ухаан алдчихлаа. Манай хоёр хурдан тэргэн дээр суулгаад явах гэсэн тэрэгч нь хар хилэнцэн шивэстэй байна. Тэгээд туутай үзэх гэсэн өнөө Fix гарч ирээд манай хүнийг өөртөөгөө гавлчихав. Том биетэй нөхөр Flaylер дайраад туу Fix хоёр бултаж явсаар сүүлдээ зогтож байна. Харин цаана Fog тэргэн дээр ухаангүй. Чи хурдан явах хэрэгтэй. Нөхөр маань ирж байгаа. Энэ үеэр айхтар сэлэмтэй нэг хүүхэн гарч ирээд Моникийг амархан дөнгөчгөж байна. Араас нь Fog сэрээд орж ирээд үзэх гээд. Хол бай. Энэ маш аюултай годох шүү. Наа чин бүглээ онгойлгож байна тэнгээ. Тэгээд тэгж анхаарлын татаж байгаа дэлгүүрийн сар авч дээрээс нь унгаад ухаан алдуулчихлаа. Араас нь Моникийг буулгаад үнсэлцэх гээд байна шүү. Арай үнсэлцээгүй юм байна. Туу Fix хоёр цаашаа зогтож яваад гарах гарцгүй болохоор нь Fix-ээр хаалгыг онгойлгочихлоо. Араас нь Том бит гараад ирэхээр нь хэд бултаад Flaylийнх нь үзүүрийг цонхоор унгаад нөгөө үзүүрээс нь хоёулаа татаж уугаад Том битийг хан мөргүүлээд ухаан алдуулнаа. Fix бас ухаанаа алдчихж тэрийг нь ашиглаад Fog-ийн хувцсыг өмсүүлээд цэргийн анхаарлыг татчихв. Тэгээд өөрсдөө аюулгүй явж болох Английн клон биш улсыг хайж байна. Тэр үеэр нь Туу хятадыг хараахан клончлоогүй байгаа. Ингээд аяллаа 41 дэх өдөр гэхэд манай хятадын хаа нэгтэй явж байна. Харин Туу Fogд юу гэж хэлэхээ бодоод санаа зовоод байгаа бол тоо шүү. Учир нь манай хэд Туугийн тосгон руу явж байсан юм байна. Тосгон бүгдээрээ Лаушин гэж угтаж аваад тэрийг нь хятадаар сайн уу гэж байгаа юм гээд ойлгуулчихнаа. Туугийн ээж гарч ирээд манай хүн сөхрөөд мөргсөн Fog бас ирээд сөхөрж байна. Тэгээд энийгээ тосгоны ахмад настанд хүндлэл үзүүлж байна гэд бодчихлоо. Ингээд найр наадам эхлээд хөгсчүүл Fogыг уух юмар шахаад байна шүү. Харин Туу нэг хүнтэй уулзах өгөөд мастер нь болтой. Тэгээд хаш буудтай гаргаж ирээд өгч байна. Сайн байна шин. Ах нар чинь чамаар бахархах болно. Харин Англи нэрийг энэнд оролцуулсан зөв хэрэг гэж бодож байна уу? Ноён Fog бол миний мэддэг хамгийн нэр төртэй хүн. Гэсэн нөгөөдг нь согтцсон тосгоныхын дунд бар, тоола, лоо гэд кунфу үзүүлээд лааж байна шүү. Оройн тасарчихсан дэрүүгээр явсан Туугийн гэрийнхэнтэйгээ авахулсан зургийг хадлаад харчихлаа. Бас Туугийн аавдаа бичсэн захианч байж байна. Ноён Fog би танд хэлэх гэж байсан юм. Би Английн банкыг дээрэмдсэн юм. Гэхдээ алт мөнгөний төлөө биш. Харин хаш буддаг авах гэж. Нэмээд Моник түүнд гэртээ харих өөр зам байгаагүйгээд өөрийгөө бас бариад өчгнөө. Би байсан бүх зүйлээ дэнжин 50 энэ аяллыг хийж байгаа гэдгийг чи мэдэж байсан. Гэт уурлаад гараад яваад өглөө. Араас нь гарсан баахан цэргүүд бүсэлчихсэн. Чиний төрлөд бололтой Туу. Тосгонлуун дайраад манай гурыг бариад орчихжээ. Туу Fogоос уучлал гуугаад уучраа олох гээд үзээд байна. Тэгсэн цаана нь бас хоригдож байсан нэг нөхөр орилоод. Тэр яагаад орилоод байгаа юм?
Олон нийтийн газар шээсэн гин. Ядчил өөртөө үнэнч байж. Хэлээч тоо. Чиний хэлсэн бүхэн худлаа байсан уу? Би нэр ингээс дуулж чадна ирхмэ. Дэрэр ёкке доме ю дин энийг хасаарай. Би дуулах хэрэггүйсэн юм байна. Одлого цаанаас хар хилэнцүүд гарч ирээд хаш боддог хаана байгааг асуугаад байна. Тэгээд фогийг сүрдүүлсэн. Чи намайг аалгаж чадахгүй. Бас энэ тэнэг зэвсэг чинь. Гэсэн худаг гарч ирэхээр нь за яах вэ? Тэнэг биш юм. Тэгсэн туу тэднийг тайван орхиод надтай үзгэнэ. Ингээд нэг нэглэхээр болоод манай хүн бараг хусаж байсан газар хилэнцүүд орж ирээд үзэж байна. Олоолоо болохоор арай барсангүй. Тууг тэрэг рүү чихээд түлхчихлээ. Энэ үеэр нөгөө мастер нь гарч ирээд аварч байна. Тэгээд нэмэгдэж кантоны 10 барс гарч ирээд хилэнцүүдтэй үзнэ. Харин ахлагч нь Фог Моник хоёрын толгойг авгээд хүн явуулж байна. Туу ардаас нь явж үзэлцэнгээ нөгөө хоёроо унгахгүй гээд үзээд байна. Нэмэгдэж хилэнцүүдийн ахлагч орж ирээд туутай үзэж эхэллээ. Тэнд байсан сандлыг зэвсэг болгож ашиглаад өнөө тэнэг зэвсгийг гараас нь салгаад тэгээд эргүүлж харуулад сандлаараа майчи. Цаана нь бас 10 барс хилэнцүүдийг буулгаж аваад манайхан ялчглаа. Туу тэдэнд дахиж тосгонлоо зөвлөх хэрэггүй гэж сануулад явуулдаг. Тэгээд хаш буддаг тосгондоо эргэж залаад ард олон мөргөж байна. Туу харин Фогоос уучлалгуугаа цааш аяллаа хаант үргэлжлүүлэхийг гуйж байна. Фог өөр туслах олсон гэж заасан өнөө хоригдож байсан хятад байна шүү. Тэгээд дахиад шейх гэж байгаад баригдаад явчихлаа. Магадгүй би цааш ганцаараа явсан дээр байх. Тэгээд цагаан хэрмийг үзээд цааш Тэнгисийг гатлаад 61 дэх өдрөө Сан Франциско хотод ирлээ. Дэлхийн хамгийн орчин үеийн хот гэд Фог багтаад байна шүү. Тэгэж яваад нэг бүсгүй манай хүнийг мөргөөд унахтаа шагаагаа гэмтэж гэж. Фог эмч дуудаад ирнэ гэд явсан хойгуур нь өнөө бүсгүй цүнхтэй мөнгийг нь аваад явчихж байна. Баларсан юм да нэрээ. 3 өдрийн дараа гэхэд Туу Моник хоёр Сан Францискод ирчихсэн Фогийг хайж явж байна. Манай хүн харин нэг газар гуйлга гуйчихсан сууж байна. Хажууд нь унтаж байсан гуйлагч нь сэрэд. Ингэж гуйлга гуйдаггүй юм. Чиний хамгийн том зэвсэг бол чиний өмхийн үнэр. Гэт гараад мөнгө гуйсан өнөөх нь үнрээс нь огууд сүрээд мөнгө хурдхан өгчгөөд явж байна. Дараа нь Фог оролдоод үзсэн нэг эвгүй нөхөр шууд цогчхоод явж байна шүү. Тэгээд манай хүн тэмдэглээ ухаж байгаад Моникийн зурсан зургийг хараад байна. Ард нь харин би урам зоригийн төлөө дэлхийгээр аялсан. Тэгээд би өөрийн мөрөөдөлтэй амьдардаг эрийг олсон. Гэт биччихжээ. Тэгсэн хажуугаар нь Туу Моник хоёр явж байснаа. Энэ Фог уу? Үгүй биш байна. Фог араас нь дуудаад нэг юм уулзлаа. Өөрт нь туслах гэж Тэнгисийг гаталж ирсэнд баярлаад байна. Бас Моникийн хоёр жоохтой байгаад байгаа шүү дээ. Тэгээд эвлэрэлдээ тэрвэрлсэн үнэр нь нэрээ амар байна шүү. Англи тарин Фонг Кэлвин сайттай уулзаад Фогийн тосгоны доорх хашийн нөөцийг танилцуулж байна. Ийм учраас л Английн цэргийн хүчийг ашиглах гээд байж л дээ. Тэгээд сайттай нэг бүр нээлээд тосгон гэжлэхээр боллоо. Гэхдээ ноён Филиас Фог мөрөндөө төрүүлвэл бидний ажил бүтлгүүд нь гэж би айж байна. Би энэ асуудлыг өөрийн биеэр шийдэх болно. Тэгвэл бид дараа нь энэ талаар ярил гэсэн алга болчихжээ. Манайгээд харин тэрхэн саатаа цөлд гацчихсан Туу тусламж гуйхаар явжээ. Би Тууд санаа зовоод байна. Санаа зовуулдгүй. Тэр их зоригтой. Бас амьд үлдэх инстинкт нь өндөр. Гэсэн цөлийн хаа нэгтэй. Эмээ. Манай хоёр дээр нэг ах дүүс тааралдаад Фогийг шууд таньж байна. Аялал дэлхийд даяар тараад нэлээд алдартай болсон гэж. Дүү нь бас зохион бүтээгч юм байна. Тэгээд Фогд өөрийн гаргасан нисэх төхөөрөмжлийн зургийг үзүүлж байна. Ах нь харин тэрийг нь үгүйсгээд дүүгээ жоохон доош нэгээд байдаг бололтой. Та нар нэг залуутай таараагүйз. Галзуу хагас нууцгэн толгойдоо гавл угалсан хэдэ тэрийг ярьж байна уу? Тэр тэрэгний ард байгаа. Тэгсэн Туу. Эмээ энэ та юу? Тэгээд ямар ч гэсэн манай хэдийн тэргийг засаж өгөөд явууллаа. 72 дахь өдөр гэхэд Нью-Йоркод ирчихсэн онгоцлуугаа явж байна. Тэгсэн олон дундаас нэг цагтаа ирэм сурвалжлах бичгийг үзүүлээд ноён Фог гарын өсгөө өгөөч. Тэгээд манай хэдийг бомб руу дөт замаар авч явна гэд нэг тийшээ орууллаа. Тэгсэн гэрэл асаад эргчлөөний хөшөө урд нь байна. Энэ юун эрэгтэй вэ? Үгүй энэ Франц эмэгтэй байна. Тэгсэн Фог нөгөө тийшээ хараад надаа бол харгас дайчин хятад эмэгтэй харагдаж байна. Туу Моникт нэг зүйл хэлээд 3 тоолоод Моник тэр хоёр зүхтаад Туу харин Фонгийн хүмүүстэй үзэж байна. Араас нь Фонг орж ирээд амар үзэж байна. Маникюр нь ядаж байхад амар юм байна. Фог тэр хоёр зүхтаж хөшөөн дотор ороод Туу харин болтож үзээд Фонгийн маникюрыг авчихлаа. Тэгээд Фо шот авч хөшөө рүү авираад араас нь Фонг хутга шидэд яг бүксэнд нь хусж байна. Ямар ч гэсэн хөшөөнд орж ирээд нэг нөхөртөө үзээд хажуугаар нь Фог зоогдсон хутгийг нь авах гээд үзээд байна. Тэр дундуур нь Фог яг найтах гээд тэрнтэй зэрэгцээд нэг нөхөр хөшөөний хамраар гацчихлаа. Усан онгоцны дуу гараад хөдөлж байгаа бололтой. Туу Фонгтой туулж үлдээд нөгөө хоёрыгоо яв гинэ. Манай хоёр гарч ирээд хөлөг рүү явах гэсэн. Хүлээ. Туу тэднийг бүгднийг дийлж чадахгүй. Тэрийг нь сонссон Моник би чамайг миний мөрөөдлийн ир гэж мэдээд байсан юм. Туу Фонг хоёр харин яг ид үзэж байна.
Тэгээд манай хүнийг доороо оруулаад гутлынхаа хумсаар алах гэсэн дээрээс нэг хөшөө яг унах нэ. Энэ үеэр нь Фог олсоор амар бууж ирээд тууг татах гэж үзэж байна. Хөшөөний олсон тасраад туугийн дээр унчихлаа. Азар завсраас нь гараад ирж байна шүү. Ноён Фонг та надаас болоод мөрийгөө алдчихлаа. Ядчил би найзаа алдсангүй. Гэтэл араас нь Фонг гараад ирсэн. Моник кунфу хийгээд унгаж байна шүү. Тэгээд хөлөг онгоц хөдөлчихсэн манай хэд амжиж Лондонд очихооргүй боллоо гэсэн. Үгүй би өгөх шахсан. Тааж гэсэн бас Моник бид ингэ зогсож болохгүй. Гэт ямар ч гэсэн өөр хүлэг цуухаар болох нь тэрэ. Тэгээд нэг жижиг хүлэг дээр суучихсан далаад явна. Энэ тооцооллоор бид нар нэг өдрийн ард явж байна. Тэгсэн хүлгээ авахд манай хэдийг таниад. Ноён Фог би танд нэлээд өндөр мөрий тавьсан шүү. Нөгөө талд нь Фикс Англид ирчихсэн байж байна. Байцаагч Фикс тэр Фогоос өмнө дэлхийг тойроод ирж. Би энэ дэлхээс наашаа ирсэн юм тэнэг амт минь. Чиний тэшинд Фог байгаа гэж найдаа. Ядаж хаш бод та. Тэгсэн үгүй гинэ. Тэгэхээр нь цонхоор гаргаад шидчихлээ. Нөгөө талд нь хүлгээ ахмад бүх хурдаараа яваад эцэст нь нүүрсэн дуусаад хүлгэн зогсчихож. Бид бүгд ярилцаад гутлаа шатаагаар боллоо ноён Фог. Тэр үеэр нь Фог нисэж байгаа цахлаануудыг хараад нэг санаа олох шиг боллоо. Цахлаа. Тийм ээ, байж болох юм. Сайхан санаа байна ирэх мэ. Бид цахлаа шатаах болно. Үгүй бид нисэх болно. Тэгээд хүлгээ ахмадтай тохироо хийгээд Англид буцсан хойно шинэ хүлэг авах мөнгө өгөөд энэ хүлгийг харин тонож шинэ нисэх төхөөрөмж бүтээхээр боллоо. Тэгээд даруулын урж хүлгийнх нь эрг шургыг салгаад нилээн үзээд орой гэхэд нисэлтийн зам бас өнөө ах дүүсийн зургаар нисэх төхөөрөмж бүтээжээ. Манай гурав тэрийгэ багтаж хараад туу нөхцөл байдлыг ойлгоод яваад өгч байна. Ингээд 80 дахь өдрийн үд болохоос 5 цаг 54 минутын өмнө хөөрөх гэж байна. Туу араагийн жигээд эрчээ авангууд нь олсыг тастаа дээшээ автлаа. Тэгсэн хүлгээ ахмад. Гү бид нэрээ яаж буцах вүлээ? Манай хэд харин агаарт далавчаад илгээд хөөрөөд нэрингээсээ нисчихлээ шүү. Тэгээд үд дунд Лондонд ирчихсэн шинжлэх ухааны актем руу явж байна. Гэтэл нэг олсон тасраад өнөөх нь янзлах гэтэл нэмэгдэж олс тасраад Ослын булт ихнэ. Ямар ч гэсэн азар өгчгөлгүй газардаад актемийн шатруу гарах гэсэн цагдаа нар барьж аваад наад Английн банкны дээрэмжтэй барьж хор. Чамд батлах зүйл байхгүй. Энэ бол шинжлэх ухааны актем. Бидэнд батлах зүйл хэрэггүй. Бас үд өнгөрөхөд чи мөрийгөө алдах болно Фог. Гэсэн яг үд дунд өнгөрөөд манай хэд мөрийгөө алдчихлаа. Харин цаанаас нь байцаагч Фикс гарч ирж байна. Түүнийг илүү өндрөөс шидэх хэрэгтэй байж. Тэгээд Кэлвин сайдын хамаг булхай дэлгэнэ. Нэмж хөгшин сайдууд нь хүртэл түүний эсрэг үг хэлж байна. Ард эргэж ч эсэргүүцээд харин Кэлвин сайд тоохгүй байна. Тийм ээ би тэгсэн хүнийг та нар яана гэж. Хэн намайг зогсоох юм аа? Бүх эрх мэдэл надад бий. Чи намайг зогсоох уу? Эсвэл чи юу? Тэгсэн нэг жоохон охин. Хатан хаан. Хөөх гинэд хурцглээ. Тэр тарган үнэ намайг яана гэж аа? Тэр миний дээрээс ирээд суух уу? Тэр миний ард байна тийм үү? Тэгээд шууд зогтох гэж үзэж байна шүү. Ингээд манай хэд ямар ч гэсэн цагаадад үлдэхнэ. Фог харин тиймч гутарсан харагдахгүй байна. Би санаа зовхгүй байна. Би олон газараар явж, шин зүйл сурч, эмэгтэй хүний хувцас өмсөж, найзтай болж, бас хайртай хүнээ олсон. Тэгсэн Английн хатан чамд дахиад 24 цаг үлдсэн гинэ. Бодоод үзсэн шин цагийн буст орох бүрдээ цагаа нэг цагаар урагшлуулсаар бүтэн нэг өдрийн өмнө явж байжээ. Ингээд 79 дэх өдрийн үдээс хойш гэхэд Phileas Fogg, Lucia de Monic, Passport туунаар дэлхийг тойрон ирлээ. Ингээд кино маань дууслаа. Манайгээд саба дарахаа мартва дараагийн киногоороо уулзцгаая.